За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхээ дугаараар та бүхэндээ өөрийнхөө аяллаа галтгоо болон аялалд явахдаа ямар хүнс авч явдаг талаар туршлагаасаа та бүхэнтэйг хуваалцъя гэж бодлоо. За ер нь манайхан ингээд аялалд явахдаа найз нөхдөөрөө ингээд дундын галтгоотой явдаг. За тэгээд би ч гэсэн мөн адил одоо ингээд гэр бүлийн найзуудтайгаа явахдаа ийм дундын галтгоотой дундаа хүнсээ авдаг, дундаа ингээд тогоо шангаа ингээд авч явдаг ийм байсан. За тэгээд энэ маань олон одоо сул талтай. За үүний сул тал нь гэх юм бол за олон хүний хоол хүнсийг одоо баримжаалж авч явахд хэцүү. За тэгээд хөдөө очисон хойно хоолоо хийхэд маш удаан. Нөгөө том тогоон дээрээ буцалгаал одоо маш их цаг хугацаа зардаг. За дээрэс нь тэр хэмжээгээр хоол хүнсний хаягдл их гардаг. За хамгийн сүүлд нь хүн болгоны одоо амтанд тааруулж хоол хийх гэдэг бол маш хэцүү. За тэгэхээр би юу гэж зөвлөх гэж байна гэхээр зэрэг одоо өөрөх болгон айл болгон өөр өөрсдийн одоо гишүүдэд таарсан одоо сав суулга хоол хүнсээ яг тааруулаад аваад явах юм бол маш олон давуу талтай. За тэгээд та бүхэндээ ингээд нэг бүрчлэн ингээд өөрийнхөө авч явдаг одоо тогоо шанаг болон хоол хүнсний хадлаар одоо танилцуулъя. За жишээ нь манайх 4 ам бүлтэй. За би 4 ам бүлтэй таарсан сав суулга авч явдаг. За хоёрхан л одоо сав авч явна. Нэг нь шанаг, нөгөөх нь хайруулын тавгаарч ашиглаж болно, хуурагч хийж болохоор ийм хэмжээний сав авч явдаг. За мэдээж одоо хоол шөлтөө хоол гутгах юм жижиг хутгуур авч явдаг. За хоёр төрлийн хутаг авч явдаг. За би ганжингаа заавал ганжин одоо гурлийн илдвэрч гэж ярьдаг. Энийгээ заавал авч явдаг. За тэгээд аяг халбаг тэр бол хүн болгонд ойлгомжтой. За сэрээ бол авч явдаггүй. Савх аваад явцдаг. Савх маань бас айгүй олон төрлийн ач холбогдолтой. Олон юмд ашиглаж болдог. За шанагнаас гадна хоёр төрлийн хуунцар сав авч явдаг. За мэдээж монгол хүмүүс чинь гурилтай шүлээ хийж идэнэ, цовингаа хийж идэнэ, гурилаа зуурах ийм жижиг төмпөн. Тэгээд бас нэг ийм тагтай ийм жижиг хуунцар сав авч явдаг. Одоо мах амтлагч гэдэг юм уу, ямар нэг тохиолдлоор одоо ингээд таглаа тавьчих шаардлага гардаг. За тэгээд ийм хоёр сав. За мөн хоёр төрлийн ийм хүнсний гялгар авч явдаг. Нэг нь ийм тасалдаг, нөгөөх нь ийм одоо хүнсний скотч. За ингээд одоо хүнсээ тайлбарлая. За манай гэр бүл ихэвчлэн аяллаар явахдаа нэг 5-7 хоног явдаг. За тэгээд энд би 5 хоногийн хүнс одоо махнаас бусдыг нь одоо тооцоод энд бэлтцсэн байна. Одоо 5 хоногийн хүнс гэхэд ийм баг. За тэгээд наривчлан тайлбарлая. За 5 өдөр явлаа гэж бодоход 5 өглөөний цай, 5 өдрийн хоол, 5 оройн хоол гэж тооцоолж тавьсан байгаа. За мэдээж гурил бол одоо нэг уутаар наваа явцдаг. Энийг нэг наривчлж хэмждэггүй. Цагаан будаа бол бас хэрэглээ ихтэй учраас бас нэг одоо нэг хагас хилээс 1 кг авч явдаг. За бусад одоо өглөөний цайндаа ашигладаг шар будаа, хүүхдийн будаа, овиос мөн 13 литрийг бол одоо яг л одоо 4 хүний порцоор авч явдаг. Жишээ нь би шар будааг 2 төрлөөр авч явдаг. Шар будаа бүр нарийн жижиг ширхэгтэйг нь болохоор усан чанж өглөөний цайндаа хэрэгэлдэг. Арай жоохон том ширхэгтэй шар будааг нь одоо хийцтэй цайндаа ер нь ашигладаг. За тэгээд мэдээж ингээд нөгөө өглөө болгон нэг төрлийн одоо цай уугаад ах юм бол уйтгартай, хүүхдүүд маань ч идэх дурггүй. За тийм болохоор
одоо 5 өглөө 5 өөр төрлийн цай бэлтгийг хичээдэг. За тэгээд би будаануудаа хөвчлэн ийм гадуур дэлгүүрүүдэд байдаг ийм цаасан уутанд хийдэг. За гадна талаар нь мэдээж ийм жижиг ийм тасалдаг гялгар уутанд хийгээд энэ дээрээ ингээд бичээд ингээд аваад явчихдаг. За жишээ нь одоо энэ бор будаа, овёс, каш, шар будаа, арвайн гурил, за том ширхтээ шар будаа. За тэгээд ерөнхийдөө одоо гурил будааны хувьд бол иймэрхүү. За махны хувьд болохоор хөвчлэн явж байгаа газараасаа бага хэмжээгээр худалдаад аваад идчихдэг. За мэдээж очтлоо ганц 2 удаагийн хоолны маха ингээд бага хэмжээгээр ингээд аваад явцдаг. Мөн сүүлний өөхийг ингээд хэрчээд аваа явцдаг. Тэгэхээр одоо өглөө сүйтэй хийцтэй цайн дээр одоо сүүлний өөхөө хэрэглэхээр одоо цаймаар сайхан амттай болно. За мэдээж мөн борцыг бас ингээд жижиг уутанд хийгээд нүдэд ингээд аваа явцдаг. Энэ маань бас нэг хоолны одоо хэрэгцээний хэмжээтэй. За ногооны хувьд бол би арилгадаг, угаа тийм төрлийн одоо ногоо авахгүй. За аялалд явж байхад төвхтэй байдаг, ядчил ус хэрэгтэй. Тийм болохоор би одоо өөрийнхөө үйлдвэрийн одоо салаад, одоо өгөрций, варен, халуун ногоо дээрээс аваад явцдаг. Энэ маань одоо хөдөө очиод хэрэглэхэд маш тохиромжтой. За сонгон саримс амтлагчны хувьд гэх юм бол би хөдөө явахдаа нөх олон төрлийн амтлагч авч явдаггүй. Яагаад тэгэхээр байгаль өөрөө сайхан амт одоо хоолнд маань амт өгдөг учраас ер нь амтлагч хэрэгэлдэггүй. Харин ногоон сонгон, жууцаа, халиар эдрийг ингээд шилэн дараад аваа явцдаг. Тэгээд хоолоо болсныхан дараа бага хэмжээгээр хийхэд л хоол маань амттай болдог. За ингээд миний аяллаа галтгоо ийм цомхон. За тэгээд та бүхэн аялалд явах гэж байгаа бол аялалд хамт явах гэж байгаа найз нөхдөдөө ярилцаад үүнийг туршиж үзээрэй. Маш олон давуу талтай. Дээрэс нь бүсгүүчүүд маань маш амар. Би ингэж явдаг болсноор үнэхээр аялсан юм шиг аялж, амарсан юм шиг амарч ирдэг болсон. За тэгээд та бүхэн минь сайхан амраад, сайхан аялаад, гэр бүлийнхээ хүрээнд сайхан наадаарай. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.